За сайн байцгаана уу? Үндэс подкаст эхэлж байна. Бид энэ удаагийнхаа дугаартаа ариут тал халдваргүйжүүлэлт шавж мэрэгжүүлэлтийн салбарт олон 10 жил ажиллаж гавьяаныхаа амралтаа гарсан яг энэ салбарыг өөрийн гар биеэр оролцсон хөгжүүлж өнөө зэрэгт хүрсэн Ахмад эрүүл ахуйч Өдөм Оргааг урьсан байгаа. Тэгэхээр бид өнөөдөр түүхээ мэдчих хэвээр Өдөм Оргаагаас өнөөдөр хүрэлцэн ирсэнд баярлалаа Өдөм Оргаа. За хамгийн түрүүнд танаас асуух асуулт. Та ариут тал халдваргүйжүүлэлт шавж мэрэгч устгалын салбарт хэрхэн ажиллаж эхэлсэн түүхсээ тавьж танилцуулж өгөөч. За 1990-ад оны сүүлээс энэ салбарын энэ албанд ажиллах ийм даалгаврыг тухайн үед өдөр байгууллагаас авч ажиллаж байсан. Үндсэндээ нэг хоёр чиглэлээр ажилласандаа нэг нь бол төрийн бас байгууллага шугамаар нэг ажиллах ийм чиглэл гарч ирсэн. Нөгөөх нь эрүүл мэндийн яамны харьяа хортон мэрэгчтэй тэмцэх товчоо гэдэг байгууллага байсан. 1976 онд байгуулагдсан тийм байгууллага. Тэгэхээр байгууллагыг бас удирдах ажиллах даалгавар авсан. Ийм хоёр чиглэлээр одоо энэ албаны үйл ажиллагаатай танилцж мэдж тэр хамт олонтой хамтарч ажиллах юм хувь тохиолдол надад тохиолдсон. За энэс яг нэг хоёрхан зүйлийг бол жоохон тодруулж хэлье гэж бодож байна. Нэгдүгээр 1990-ад оны сүүлээр Монгол улсын хил дээр хөлийн эрүүл ахуй халдвар судлалын албан салбарууд ажиллаж байсан. За тэрийг одоо мэрэгжлийн босоо тогтолцоонд оруулах зохион байгуулалтын ажил бас даалгагдаж хийж зохион байгуулж байсан. 4 газар хөлийн эрүүл ахуйн товчоо 12 хөлийн бондон дээр хөлийн эрүүл ахуй халдвар судлалын салбар гэж байгуулагдаж ажиллаж байсан. Яг энэтэй ажиллаж байх үед миний ажил үүрэг хуваалцдаг тэр ариут тал халдваргүйтгэлийн асуудал байсан байхгүй юу. Тэр үед нэг төвөгтэй улсын хэмжээний том проблем бол юу байсан гэхээр эмнэлгээс шалтгаалах халдварын асуудал байдаг байсан. Одоо мэс цуслын шархыг дээлэх, хүүхдийн хувийн халдвар гарах гэх мэтлэнгийн одоо төлөнгийн төвийн шарх, төлөнгийн төвд ирсэн одоо төлөгдсөн хүмүүсүүдийн шархыг дээлэх гэх мэтлэнгээс ахуулаад энэ бол ганц манай орн биш, ер нь 1960-ад оноос эхлээд дэлхийн нийтийн одоо бас толгойн төлшөдний өвчин болсон ийм асуудал байсан л да. Тэгээ удаан хугацаанд тодорхой нэг төрлийн ариут халдваргүйжүүлэх бодисыг хэрэглээд ирэхээр хүний орчинд одоо байнга байж идэг зарим эмгэг төрөгчний онгууд бол тэр дасаж, говьсож өөрчлөлтөнд ороод төсвөртэй болдог. Тэгээд тэр үед бол одоо стафилококк авирус гэж ярьдаг. Энэ кокоор үүсгэгдсэн ялангуяа эдийн талбарууд бол нэлээд төвөгтэй байсан. Тэгээд энэ өндөр хөгжилтэй орнуудын судалгааны түвшин өндөр хөгжсөн орнуудын шинжилгээ ухааны нарийн мэргэжлийн институт, университетүүдийн мэргэжилтнүүд хамтраад тэгээд бидний уламжилт хэрэгжилж ирсэн зарим бодисыг бол өндөр молекулт нэгдэл гэж нано технологи төр оруулаад ингээд одоо хэрэгжилж эхэлсэн байна л да. Ингээд бол ямар том үр дүн гарсан гэхээр тухайн үед хуучин бидний уламжлаар хэрэгжилж ирсэн ариут талын бодисууд бол юу халдваргүйжүүлэх бодисууд бол ариут тал халдваргүйжүүлэлтийн бодисууд бол тухайн дээр эмгэг төрөгч ням дээр бол тодорхой 1-2 хон чиглэлийн механизм үүсгэж байсан байна л да. Гэтэл тухайн энэ нөхдүүдийн гаргаж авсан одоо тэр өндөр молекулт нэгдлүүд нь бол олон механизмаар зэрэг үйлчилдэг. Одоо уургийн бүлгэн үйлдэг, эсэлдүүлдэг, бактери статик гэж ярьдаг. Үржил бактерийн өсөх хөржих хугацааг нь одоо богиносгоч байдаг юм. Тэгэхээр энийг манай тэр үеийн одоо химийн шинжилгээ ухааны салбарын хүмүүсүүд өөрсдийнх амьдралынхаа одоо юугаар тохиолдлын чанартай олж мэдээд тэгээ энийг ерөөсөө одоо Монголд оруулж яах юм бол тэр чинь өндөр өртөгтэй бас тийм бүтээгдэхүүн байж байгаа шүү дээ. Тэгээ Монголдо ерөөсөө тэр технологийн нутагшуулъя гэж зориод тэгээ энэ хүмүүсүүд ажил төрлөө бол эхэлсэн стандарт норм тийм бүх юмудаа бэлэн болгоцсон туршилт тохируулгуудаа хийчихсэн тийм байсан.
Тэгээд нэгэнд одоо миний хариуцсан ажил дээр энэ нэг том проблем байгаа учраас энийг шийдэх нэг гарц бас гарч ирж байгаа учраас энийг нь одоо дэмжих ёстой юм байна гэд тэгээд халдваргүй төлөвийн нийгэмдийнхаа шугамаар би тэр улсуудаа ямар нэг хэмжээгээр одоо хамтарч ажиллая гэдгийг бол өөрөө шийдсэн. Яг нь миний үүрэг бол тэр нэг төрийн байгууллагт одоо ажиллаж байгаа учраас шууд одоо тэр бизнесийн байгууллагаар орж ажиллах болцоо бол байхгүй. Тэр нийгэмлэгийнхаа шугамар хамтарч ажиллах юм аа гэж. Тэгээ ямар тэр тактик байсан гэхээр эрх зүйн орчныг л одоо айтайхан болгож өгөхгүй бол тэр чинь бас явах зам нь төвхтэй болчихж байгаа байхгүй юу одоо. Хэдийгээр одоо тухайн үед тэрийг хэрэгжүүлж байгаа хэмээн бодис түүнийг хэрэгжүүлэх янз бүрийн одоо эрх зүйн актууд байсан боловч Монголд антисептик буюу тэр үжил эсэргүүцэх бодисыг үйлдвэрлэх тухай асуудал бол ерөөсөө байхгүйсэн. Тэгэхээр тэрийг анх одоо эрх зүйн хувьд нь боловсронгуулах нь зүйтэй юм байна. Би миний хийж чадах ажил чинь энэ юм байна шүү. Ямар ч бас нэг явах зам нэг эрх зүйн баримтах акта болгоё гэдэг бодол төрөөд тэгээ энэ дээр бас нэлээд цаг хугацаа сууж мэрэгжлийн хүмүүстэй сууж агаад тэгээд ахуйн шавж мэрэгчгүйтгэл ариутгал халдваргүй төлөвийн бодисыг хэрэглэх, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, үйлдвэрлэх за тэгээд мэрэгжлийн одоо тэр дүгнэлт юмыг гаргах хяналт яа таах вэ гэсэн маш олон ийм одоо хавсралт өгье. Сайдын тушаалын төслийг 99 онд боловсруулж батлуулсан. За энэ тушаал бол 2013-4 он хүртэл одоо хэрэгжсэн юм байгаа юм. Энэ харилцааг зохицуулж. Тэгэхээр тэр хүмүүсүүд бол тэр бодисыг Монголд үйлдвэрлэх одоо тэр эрх зүйн орчин бүрдэж ирэх гэсэн үг. Нөгөө талдаа бол тухайн бодисуудыг яаж хэрэглэх юм? Гараа яаж угаах юм? Эсвэслийн шархыг яаж ариутгах юм? Тийм ээ, багжаа яаж ариутгах юм гэдэг тэр наривчсан одоо заавруудыг бас боловсруулахд бол яг өөрийнхөө мэдчих чадах хэмжээнд бас оролцсон. Энэ бол ингэснээр бол одоо яг хөө тэр үед чинь явандаа бол хөгжлийн түүхэн үе шатанд нэг удаагийн хэрэглээ нэвтрлээ Монголд. Тийм ээ, ариутгал болсон маш том дэвшилжтэй энэ бол. Хоёрдугаарт бол мисл вакуумцсан ерөнхийдөө тийм ээ. Одоо дөрөнгийн мислүүд нэвтэрч байна. За нөгөө нэг юм нь бол юу гэхээр энэ төсвөртэй одоо хон төлөнгийн шархыг ингээд перксээр угаагаал, порцеленээр угаагаал, ирбаналаар угаагаал ингээд байхад тэр өдөртөө айтайхан болон маргааш өглөө хүрээд ирэхэд дахиад идэ татцсан байдаг байсан байхгүй. Тэгэхээр энэ сая миний хэлдэг энэ одоо шинэ антисептик бодисыг хэрэглэснээр бол төлөнгийн шарх бол маш сайхан идэгдэг болсон. Өөрөөр хэлбэл идэ татхар. Яагаад гэвэл тэр микробын устгах боломж нөхцөл ингээд энэ саяын 3 юмар одоо бүрдэж шít. Тийм ээ. Хэрэгжилж байгаа бодис месслийн вакуумжилт. За тэгээд одоо нэг эмнэлэгт олгоо хийлгэцхэд 6-7 хоног байсан улсууд чинь бол 1-2 хоноод гардаг боллоо шүү дээ одоо бол. Тийм ээ, хүн халдвар одоо бараг гайгүй боллоо шүү дээ. Их нүдээ бол 60-70-80-аад оны 90-аад оны их чинь одоо хүн халдвар гэж ямар хэцүү юм байдаг байлаа. Тийм биз? Зүгээр төрсөн хүүхэд хөөгөөрөө дамжуулаад халдвар авчиад байдаг. Ийм асуудал. Энэ хувьд тохиолдол бол одоо над тохиолдсон бас нэг сайхан юм. Тэр бол миний нэг мэдж чадаад байгаа юм бол тэнд бол байгаагүй. Гэхдээ тийм хүмүүс тийм юм хийчихсэн байна гэдэг бол одоо сайхан зүйл байгаа байхгүй. Тэгээ энийг тэр Монголд хэрэгжүүл нэвтрүүлэх болцоо олоход бас одоо яг энэ эрх зүйн актыг боловсруулах чигээр оролцсон даа бол би бас одоо энэ алууны түүхэнд бас яг бас бахархаж явдаг зүйл юм нэг гэж хэлэх юм да. За хоёр дахь юм нь бол 90 онд Хортон бэрхшээл тэмцэх товчооны одоо тэр ажлыг одоо аваад яваа гэдэг энэ даалгаврыг яам өгсөн. Тэгээ тэр яаж тийм даалгавар өгсөн гэхээр энэ шавж ахуйн шавж мэрэгчийн асуудал дээрээс хүнд байна. Одоо ерөөсөө энэ эрүүл мэндийн салбарынхан одоо энэ ахуйн шавж мэрэгч устгаач гэдэг. Одоо ийм хэрэглэгчдийн хүсэл маш их байсан юм бэл. Тэгээ одоо тэрийг л шийд гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр би чинь бол бас арай өөр чиглэлээр одоо ажилласан хүн чинь яг энэ одоо биологийн шинжилгээ ухаан, тэгээд энэ ариутгал халдваргүй төлөвийн шинжилгээ ухаан гэсэн ийм маш нарийн олон салбарын шинжилгээ ухаануудын зааг дээр явдаг. Тэгээ химийн шинжилгээ ухаан. Энэ одоо яг өдөртнөхт бол үнэхээр хэцүү байсан л та. Тэгээ одоо яах вэ чинь тэр даалгавар юм чинь одоо тэгэл хийхээс нэг нь одоо улсынхаа хөрөнгөөр сураад дээд зэрэгтэй явцсан чинь одоо дөрвөө гэж хэлэх арга байхгүй ингээд ажилласан. За тэн дээр бол юу байсан гэхээр манай энэ ахуйн шавж мэрэгчийн практикт бол одоо 1950-60-аад нас үед ганцхан зөв толгой тусцаас
импортоор авдаг цөөн хэдэн тонны фосфор органик хлор нэгдлүүдийг л хэрэглэдэг байсан юм байна. Тэгээд тэрэндээ бол удаан хугацаанд хэрэглээд ирэхээр тэр бодис чинь бас л нөгөө амьтад чинь одоо бас л дасан зогсчихдаг. Одоо тэр Жемин Чокрач гэж ярьдаг юм л да Германы шаржом гэж манад бол анх орж ирсэн тэр юм шиг байгаа юм биологч тэнтрийн судалсан юм түүхээс нүсгэн. Тэр чинь бүр юм хундан болцсон, цоох нэмтэр болцсон. Нөгөө хуурилд орсоор дахин хэрэглээд байгаа. Тэр чинь хлорфос, карбофос, дихлофос гэсэн юмнууд их хэрэглэдэг байсан шүү дээ. Нөгөө тал маш хурц үнэртэй учраас нэгдүгээрт хэрэглэгчдэд одоо хор аюулт. Нөгөө нэг төвхтэй бас тийм ээ эрүүл мэндийн талаас. Нөгөө талд өндөр хурц үнэртэй бодис хэрэглээд байхад энэ талын байшинд нустгал хийж яхад бараг тэр шавж бол мэдчихээд би жоохон одоо энгиогэр ирж штэ. Нөгөө талынхаа байшинд дайждаг ч гэх юм. Тэгэхээр энэ юмыг л одоо нэг шинжлэх нэг ийм даалгавар одоо байж тарах гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед төрлийн манай эрүүл мэндийн яамд гадаад харилцааны худалдааны хэрэгтэй ганцхан байгууллага нь улсын эм хангамжийн газар байсан. Тэгээд тэр газар бол харин азар нөгөө капиталист оронтой гэж хэлэх үү. Одоо өндөр хөгжилтэй 3 дахь орнуудаас хилцээтэй юм авдаг байсан мөлий. Тэр нь Билкэн пүүс гэж байсан. Тэгээд тэдний материал юм тэр пүүсийн танилцуулгыг эм хангамжийн газраас аваад үзсэн чинь тэднийх бол ганцхан эмийн үйлдвэрлэлээс гадна энэ хариуцгал халдваргүйтгэл шавж мэрэгч устгалын бодисуудыг үйлдвэрлэдэг. Тийм том компани байсан. Англи, Францын хамтарсан компани. Тэгээд тэдний каталог дотроос юм шүүгээ тэр материалыг үзэхэд тэр бидний хэрэгжилж байсан юмнаас хэд хэдэн давуу талтай байсан байхгүй юу? Үнэр байхгүй. Маш бага тонгоор хэрэглэгддэг. Маш олон янзын хэлбэртэй. Одоо нунтаг, утаа, тэгээд манан, тумаан одоо юу байдий. Одоо бид нар энэ годомжинд ингээд том машинаар одоо манан үүсгэж явж байгаа шүү дээ. Тэр үед бол энэ чинь сургаггүй байсан зүйл шүү дээ. Ийм олон одоо авсаархан хэлбэртэй технологийн өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэгдсэн. Хамгийн гол нь ургамлын гаралт. Өөрснөө энэ юу яд юм бэ? Халуун оронд одоо ургадаг энэ ургамлууд чинь бол одоо өөрийгөө хамгаалахын тулд шавж иддэг савлаад өөртөө бас одоо хор үйлдвэрлэдэг гэж хэлэх үү дээ. Тийм байдаг. Тэгээд тийм ургамлыг одоо тэр халуун орноос авчираад эдгээр чи агри парк байгуулад тэгээд нөгөө ургамлаа таримлжуулаад ингээд тэндээсээ яг тэр нөгөө өөрийг нь гэмтээдэг шавж идэх тэр үед нь нөгөө хорыг нь хурааж аваад хорыг нь одоо үйлдвэрлэлийн технологи аргаар өндөргөцсөн юм чинь ялгаа авчиж байгаа байхгүй тий. Тэгээд энэ одоо пертройдын бэлтгэмлүүд гэж ургамлын гаралтай пертройд гэж. Тэгээ анхудаа одоо тэр Английн пүүсэд яамд захиалга өгч тэр гадаад оролцооны худалдааны эрхтэй газар гэрээ хэлцлэн хийлгэж тийм хорвоцуудыг авсан. Маш олон төрлийн янз хорвоц авсан. Тэгээд намайг ажил авчих тэр үед чинь Улаанбаатарт нэг 720 гаруй орон сууц байсан шиг санаж байна. Нийтийн орон сууцны конторын харьяа. Тэрний бараг 70-80% нь бол жонтой байсан. Судалгаагаас төвөр судалгаагаар. За багын 30-40% нь бисаатай байсан. Зарим айл руу одоо ингээд ороход одоо хүмүүс мартцсан л дээ. Өнөөдөр бол баг тийм байхгүй байна. Айлын ингээд аравчиг ингээд татхад одоо нэг шөн бисаанд хазуулсан бисаагаа ингээд ясараад ингээд цохолцсон. Тий. Зарим хүмүүсүүдийн одоо хүмүүс бол ингэж хэлсэн шүү дээ. Манай нэг аривт толын тасгийн эрхлэгч хангуулцгүй санаад байна. Энийг айл ерөөсөө устгал хэлгэж өгөхгүй жоомныхаа. Одоо яах вэ? Та өөрөө ирээч гэж тэгэхгүй юу? Тэгээ яваад атсан. Тэгээ атсан чинь залуу хуусад байсан. Ирээн явж 8 хийдэг тий. Тэгээ энэ чийдэнгийнх нь нөгөө унжиж байгаа юуны яг тойруулаад 2-3 цаг жоом өдөр байц. Тэгээ яагаад та нар энийг устгуулах вэ гэдэг чинь өө наадах чи мөнгөний орхоо. Тий. Хэрвээ одоо энийг устгах юм бол ер нь бараг л хаашаа ч юм 8 муу болох юм. Одоо тиймэрхүү юм хүртэл одоо зарим хүмүүсүүд одоо яагаад гэдгийг мэдэхгүй одоо тийм хүртэл амьдрал тохиолдож ирсэн. Тэгээд яг очир явдлыг хэлж ойлголоо тэрийг устгасан. Шалаарн дүүрэн одоо шүүрдэхэд бараг ингээд одоо сонсогдмоор тийм. Тиймэрхүү нөхцөл байдал байсан. Тэгээд тэр ургамлын гаралтай хор бодисыг ацраа бид нар бясааг бол ерөөсө периметрийн гэж нэртэй төрсөн химийн нэр. Тэгээ периметрийн ариалзуулаар нэг удаа шүршгэд ер нь бараг тэгээд бясаа устдсан шүү дээ. Ер нь байхгүй болчихсон юм бэл. Үнэр байхгүй. А нөгөө жомных нь хорыг бол бид нар одоо энэ плентүүсээр ингээд түрхэх маягаар ч юм арай жоохон ариулаад ингээд хэрэгэлсэн. Тэгээд тэн дотор ч нөгөө нэг жомыг бас дууддаг гэж байгаа. Дайжуулдаг биш, үргээдэг биш, үнэртэй биш, үнэргүй. Тэгсэн мөртөө бас дотор нь
жомыг өөрлөгөө дууддаг тийм юм найрлага тэр байцсан дотор байна л да. Тэгэхээр нөгөө устгал хийгээд унахаар энэ хаанасаа ийм их жомтой айл байсан юм бэ? Фармаарных нь ардл одоо юмнаас ч маш их жом гарч ирж байгаа байхгүй. Дуудагдаж ирээ. Тэгээ идээд. Тэгэхээр хизээ шүршиж байгаа ч гэсэн тэр дотор байгаа тэр одоо өөрийн татдаг юмнаас идээд тэгээ ясаа дараа ингээд бол Улаанбаатарын орон сууцны жом бол үндсэнд тэр Английн хор хэрэглээд бол маш сайхан болсон шүү дээ. Сүүлийн хэдэн жил. За тэгээд дараагаар нь бол яхаа одоо дараагийн хүмүүсүүд энийг бол уламжилж яваад одоо манай энэ 98 оноос энэ ариутгал шавж устгалын салбарыг бол улс бодлогоор хөгжилсөн. Тэгээ одоо энэ хувийн байгууллагууд бол маш сайхан хөгжиж байна л дээ. Яг айтайхан болсон одоо энэ сүүлийн үеийн петродын бэлтгэлүүдийг л оруулж ирж хэрэгэлдэг болсон байна. Тий одоо тэр 60 70-аад оны 70-80-аад оны айхтрах жом санаа хэрэглэл гайгүй байна. Гэхдээ бидэрт нэг л бодох юм би. Ямарваа нэг юмыг тодорхой хугацаанд л хэрэглэх ёстой. Тийм биз? Ингээл удаан хугацаанд хэрэглээ. Одоохон антибиотикийг бол 1928 онд нээсэн гэдэг үү? Тийм ээ хөгжсөн байсан. Тэгээ 40-од оны сүүлээр пенициллинийг нээсэн. Пенициллин чинь 40-од оноос эхэлж практикт хэрэглэсэн юм шиг байлаа шүү дээ. Тэгээд нэг 15-20 жил болоход л микроб антибиотик тасалтай болж байгаа. Одоо маш олон одоо антибиотикт бол одоо эмгэгдэрч нэнгууд бол устгал бол хэцүү болж шүү дээ. Бөөр шээсний замын халдварууд байж байгаа юм л дээр маш төвөгтэй байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ юмнуудыг одоо ойрхон солих зөв технологиор одоо хэрэглэх энэ асуудал аль болох одоо дэвшилт технологиудыг хурдан хугацаанд бий болгож сольж ингэж хэрэглэж явах асуудал бол их чухал юм байна гэдэг бол одоо миний энэ алуу энэ байгууллагатай одоо орцож явсны юуд миний ойлгож авсан нэг гол зүйл байт. Энийг л би одоо залуу үедээ бас хэлж захиж явд. Нэг юмыг удаан хугацаа хэрэглэж ерөөсөө болохгүй, тасал болгож болохгүй. Одоо өндөр хөгжилтэй орнуудад бол яг үнэндээ хэлэхдээ бол шавж энэ мэрэгчийн асуудал хүнд шүү дээ. Хэдий өндөр технологитой маш сайн чиглэлээ гэсэн. Тэгэл тодорхой хугацааны дараа энэ чиглэл тасал бол. Тий дараагийн юмнуудыг л одоо бодож авахгүй болохгүй болж шүү дээ. Одоо манай эрдэмтдтэй хийсэн судалгаагаар энэ зарим мэдээ төрөвслөлд хийсэн шинжилгээтэй чинь одоо 80-90% нь одоо мэдээ төрөлөгч нянгийн одоо өрөвсөл байна. Тэрний 50-60% нь бол одоо үндсэндээ антибиотикт бол олон антибиотикт төсвөртэй болцсон байна гэх. Ингээд одоо судалгаанууд гарч байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ариутгал халдваргүй төрлийн асуудлыг улам л одоо орчин үеийн шинэ дэвшил технологиор л одоо явуулж авахгүй болохгүй л гэсэн. Ийм л түүхэн замналаар би энэ одоо албанд хэдэн жил ажилласан. Энэ маш их нэг мэдж авсан. Үнэхээр одоо ухаан хөрөхгүй маш сайхан олон шинжлэх ухаан судалгаанд байдаг. Сайхан хүмүүс бол нэг шавж мэрэгч устгал гэж ингэж боддог л да. Тийм биш зүйл байхгүй юу? Маш нарийн шинжлэх ухаан гэдгийг л одоо хүмүүс ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэгэлгүй яг уу тэгэхээр ерөнхийдөө яг энэ ариутгал халдваргүйжүүл шавж мэрэгчүүдийн салбар маань одоогийн байдлаар яг уу хэдий тусгай зөвшөөрлийн дагуу тий бизнесийн чиглэл рүүгээ орсон байгаа ч гэсэн энэ бол нарийн шинжлэх ухаан юм аа. Энийний цаана маш олон яг нарийн мэрэгжлийн хүмүүсийн хүч хөдөлмөр тий цаг хугацаа орсон юм аа гэдгийг бид нар ер нь нийгэмд яг энэ яаж явагддгийг яадаг гэдгийг хамгийн наазахын хэрэглэгчд хүргэхийн тулд дандаа мэрэгчлүүдийг урьж оролцуулахаар энэ подкастыг хэлсэн байгаа. Зорж. За тэгэхээр ерөнхийдөө дараагийн асуултыг би танаас асуух гэж байгаа асуултууд маань ерөнхийдөө бүгд ингээд та бүгдийг ярьчлаа. Гэхдээ миний хамгийн гол нь танаас асуух гэж байгаа нэг асуулт маань энэ салбарт та ажиллаж байхдаа хийж байхдаа үнэхээр би энэ салбарт орсон зөв юм байна гэж танд ямар нэгэн мотивац те үнэхээр энэ зүйтэй ажиллаа би хийж байгаа юм байна гэсэн нэг юм бодол яг ямар үйл дээр ажил дээр юу гарч ирсэн бэ? Тэгэхээр одоо энэ судлаачдын бичиж байгаа хүн төрөлхтөнд нэг 1000 гаруй халдвар төвчин бүрдэгдсэн байна л да. Түүний 250 орчим нь одоо амьтдаас янз бүрийн амьтдаас хүнд дамжиж халдвардаг. Халдвар. Тий. Одоо малнаас амьтдаас тэгэл шавжинаас тийм ээ. Энд чинь одоо зарим нь бол байгальд хадгалагч нь байж байна. Тийм ээ. Зарим нь бол дамжуулагч байж байна. Тийм үү? Одоо малри гэл ингээл шумуулны хүч ингээл байж шүү дээ. Тэгэхээр ийм одоо нөхцөлд гэдэг юм уу ийм одоо нөхцөл байдалд бас энэ салбарт ажилласнаар л энэ нарийн ширхэг чинь мэдэх болцоо
олдож байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа бол бид нар юуг одоо анхаарах хэрэгтэй байна вэ гэхэд ер нь энэ одоо янз бүрийн амьтдаар дамжих халдварууд чинь ихсэж байгаа юм байна шүү гэдэг. Одоо сүүлийн нэг 30-40 жилийн судалгаагаар бараг нэг 100 шахам 90 гаруй өвчин одоо бүртгэгдсэн байна гэж шүү дээ. Шинээр. За тэрний 50 нь одоо шинээр нэг 40-50 нь бол хуучин байсан өвчнүүд бас дахиж сэргэж гарч ирж байгаа. Тэгээд эднэрийн ихэнх нь бол амьтдтай энэ шавж мэрэгчтэй холбогдол. Одоо энэ чинь сая гаруй зүйлийн шавж байдаг гэж байна шүү дээ. Тэрнээс хэдэн одоо хүний хүнд халдвар дамжуулах, байгаль төр өвчнийг хадгалагч байх ч юм уу тийм. Одоо хань ингээд бид нар байнга ярьж шүү дээ одоо ойнодонд явхад одоо хачгийн халдвар гэл энцефалит гэл ярьж. Гэх мэтлэн. За тэгээд одоо энэ мэрэгч амьтдаас дамждаг одоо тархун тахал, тархуны одоо бүгэрээр дамжиж хүнд алддаг халдварууд ч гэх юм уу. За тэгээд сүүлийн үед л одоо энэ шинэ бүртгэгдсэн халдваруудаас ч одоо санагчтай холбоотой гэж ярьж байна. Нийл вирус, эбола халдварууд. За тэгээд энэ шувууны одоо дотор үүсэж байгаа янз бүрийн том альбэрийн өрөслүүд тэрний зарим нь одоо бас хүнд алдах гэх юм. Тэгэхээр энэ бүх юмныг мэдэж авна гэдэг бол шинжлэх ухааны үндэслэлтэйгээр халдвар төвчөнтэй тэмцэхэд бид нар энэ биологийн шинжлэх ухаан, шавж мэрэгчийг судлах, энэ судлагдсан гүүгээр явахгүй юм байна. Тийм ээ. Тэр байгальд хадгалагч болж байгаа эсвэл тэр халдварыг замд нь одоо өөрөө тэгээд явж байгаа, тэгээд хүн дамжуулж байгаа энэ нарийн хэлхээ холбоо юмнуудыг маш нарийн мэдэж судалж ажиллах шаардлага бол байгаа юм байна гэж. Тэгээд одоо сүүлийн үед манай устгал ариутгалын байгууллагууд дээр биологчид гэж сайхан мэргэжлийн улсууд их ажилладаг болсон байна. Энэ бол маш сайн зүйл гэж би боддог. Одоо дээрээс нь бол эпидемиологчид, микробиологчид, төрөлцсөн нарийн мэргэжлийн эрүүл ахуйчид хэрэгтэй. Одоо энэ эрүүл ахуйн шинжлэх ухаан чинь сүүлийн үед бүр их нарийнсэж шүү дээ. Одоо тээврийн эрүүл ахуй, гिचл зам тээврийн, агаарийн, сансрын тийм үү? Одоо авт тээврийн гэдэг ингээд. Ягаад гэвэл энэ бүх тээврүүдээр чинь дамжиж халдварууд хүнээс хүнд, янз бүрийн амьтдаас хүнд дамжих нөхцлүүд одоо бүрдэх учраас нийтийн орон сууцны эрүүл ахуйг шал тустай одоо авч үздэг болсон байна. Орон сууцны эрүүл ахуй. Яг гэвэл хүмүүс олноороо амьдардаг тэр газрын эпидемиолог эрүүл ахуй нөхцөл байдал өөр байна. Өөр байна. Энэчний нэг хэсэг нь бас тэнд байгаа ахуйн шавж навчтайгаа холбогдолтой шүү дээ. Одоо бид нар мартцсан байх л да саяхан шүү дээ. Одоо энэ чинь 90-ад оны ихээр подволууд нэг хэсэг эзэнгүй болсон. Өөр эзэнгүй болсон. Усаар дүүрсэн, охир нь хайлшгсан. Тийм л байсан шүү дээ. Тэгэхээр өөрхийн хамгийн анхны одоо 90-ээс төмс оруулж ирдэг улсууд подвол төрөслөд шуудаа төмсөө хийсэн. Нэг ойдл хийх гэж байгаа ганц нэгэн хүмүүсүүд зайлвал нөгөө подволыг чинь төрөслөж ойдл хийдэг. Гэтэл тэнд нь муур нохой мэтэ амьтад одоо бас тэнд байрлалчихсан нэг цонхмонхоо янз бүрийн нөхцөл байдалтай байж байгаа. Тийм ээ бас нэг хэсэг шилжилттэй нэг одоо төвтэй байх үед чинь одоо тэр нэг лангуун дээр юу ч үлээ давс чөлөө өөрийн байхгүй байх үед ч бас нэг тэр үед нэг тэмэрхүү байсан. Тэгэхээр нөгөө муур нохооны чинь бүрэг бөөс эргээд нөгөө хүмүүсүүд хазах барих ч байдаг юм. Чардахаар нь тагтаа шувуу их үржил ирэхээр тагтааны одоо тэр янз бүрийн бүрэг бөөснүүд ихч байдаг, их болдогч гэх юм. Ийм мэтэр энэ ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх ажил гэдэг чинь бол зүгээр нэг одоо нэг хэм болох нь ой яах байдгал зүйл гэж ойлгож огт болохгүй ийм зүйл байгаа байхгүй юу. Ийм учраас энэ халдвар төвчөнтэй тэмцэх сэргийлэх үндсэн нэг гол арга бол ариутгал, халдвар гүйжүүлэлт, шавж гүйжүүлэлт, мэрэгч гүйжүүлэлт. Эний чинь одоо хэрэгэлдэг тэр үйл ажиллагааг явуулдаг арга технологи гэдэг бол өөрөө маш нарийн зүйл шүү дээ. Халдвар гүйтгэлийн бодисыг хэрэглэх хичээл температур хэрэгжилж байгаа бодисын концентрас тийм ээ тухайн бодисын өөрийн хэрэглэх тун гэх маш олон зүйлүүд ямар гадаргууд хэрэглэх. Одоо шүршин их чинь шилэн гадуур руу шүрхэж гин үү, модон гадуур руу шүрхэж гин үү, цемент руу шүрхэж гин гэдгээс ахуулаад нөгөө том мөн хэрэглэх арга технологич өөр оруулна шүү дээ. Тэгэхээр бидний цааш одоо анхаарах ёстой нэг гол зүйл бол юу гэхээр энэ гадаад орчинд хийгдэж байгаа, дотоод орчинд хийгдэж байгаа ариутгал халдвар үүсгэлийн технологи бүрийг бодис болгоны хэрэглэх арга технологи өргөн сонслын хөтөлбөр уялдуулж ер нь нэлээд нарийн заавар стандарттай болох асуудал байна. Хамгийн чухал зүйл байж байгаа.
ер нь эрх зүйн орчныг ерөнхийд нь ч гэсэн бас сайжруулах шаардлага байж байгаа. Болж игэл одоо миний хувийн бодол манад энэ халдвар төвчөнтэй тэмцэх сэргийл хууль баймар юм шиг байдаг юм. Тэгээ энэ дотор чинь энэ дезинфект, энэ халдваргүйжүүлэлт, тэгээд стерилизац, ариутгал, тэгээд шавьжгүйжүүлэлт, мэрэгчүүлэлт энэ юм чинь энэ дотор том бүлэг болж нэр томьёоноос ахуулаад ингээд хийх арга технологи бодлоо. Одоо ер нь юмныг бол хуулчлахгүй бол одоо болохгүй шүү дээ. Маш нарийн хуулчилж, нарийн зааж, хуулиар л маш нарийн зааж өгчөөж л харилцааг зохицуулах юм руу дэлхийн нийтээр явж шүү дээ. Тийм биз? Тийм болохоор бид нар цаашдаа бол энэ чиглэл рүү их сайн бодно шүү. Тэгээ хүмүүсүүдийг бол маш нарийн мэрэгжүүлж сайн сурах хэрэгтэй тийм ээ. Одоо дезинфекторуудыг яаж бэлдэх вэ? Тийм ээ. Ямар чиглэл. Одоо зарим өндөр хөгжилтэй оронд бол эмнэлгийн жорлон ариутгаж халдваргүйжүүл цэвэрлүүлдэг тусгай сертификаттай дезинфектор ажилладаг юм байна шүү дээ. Асар өндөр цалинтай. Зөвхөн эмнэлгийн хоспиталийн одоо тэр жорлон унитаз чинь угаад цэвэрлэх халдваргүйжүүлэлт маш нарийн нэлээд сайн технологийн эзэмшсэн хүн хийдэг ажил байт юм байна. Тэгээд тэр өөрөө тусгай сертификат өндөр цалинтай. Тэрийг маш сайн хийдэг. Тэгжээж нөгөө эмнэлгийн унитаз юмнаас дамжиж хүнд халдвар дамжих, өксөг халдвар дамжих нөхцлүүд хүртэл байхгүй болох шийдэг. Хэмжлэгийн ингээд үзэхээр бол маш нарийн маш мундаг одоо шинжлэх ухаан энэ дээр ажиллаж байгаа хүмүүсүүд маш их азтай бөгөөд маш одоо их сайхан ажил хийж байгаа хүмүүс гэж боддог. Ягаад доктор урьдчилан сэргийлэх арга ухааны нэг том бүрэлдэхүүн хэсэг бол энэ сая миний хэлдэг ашмаа буюу ариутгал, халдваргүйжүүлэлт, ахуй шавж, мэрэгчгүйтгэл. Халдвар төвчөнтэй тэмцэх нэг том бүлэг арга хэрэгсэл. Халдварыг хүнд дамжих замыг тасан зогсоох арга хэмжээ. Жомыг устгах жана гэдэг чинь жомоор дамжиж бохирдох байсан тэр халдвар дамжих бас нөхцөлийг нь таслан зогсож яах гэсэн үг байхгүй. Тэгэхээр зүгээр нэг жом устгахын асуудал биш байхгүй. Тэгэхээр энэ бүхний одоо арга технологи энгийн нөхцөлд яаж хэрэглэх вэ гэдэг талаар иргэд олон түмэнд цувралаар маш сайн детальчилсан сургалт юмнуудыг оруулах тийм ээ. Ялангуяа энэ эрүүл мэндийн одоо ардын их сургууль гэж байдаг бол их сайн гэж боддог. Манад байсан сайхан туршлага биш та. Улсын ариун цэврийн гэрлийн ордон гэж эмнэлгийн ажилтны цалингаар байгуулсан маш том байгууллага байдаг шүү дээ. Сүүлд нь эрүүл мэнд сургалт арга зүйн төв гэж одоо бие даасан институттэй цуврал сайхан хөдөлмөрчтэй зориулсан одоо бусал тарилгын ачаар энтер гэдэг кино журналууд хүртэл гардаг. Мэргэжсэн одоо редакцтай хэвлүүлэлттэй тийм ээ. Эрүүл мэнд сэтгүүл гэж маш сайхан сэтгүүл одоо Монголын одоо жирийн хүмүүсд зориулсан сайхан сэтгүүл энтер байлаа шүү дээ. Энэ энтергээ бол буцаж бий болох. Тэгэхээр тэр тал руу та нарын подкаст гэж юм хийж ингэж хүмүүсэд одоо энэ мэдээлэл өгч эхэлж байгаа бол бас энэ лүү явж байна. Хүмүүсүүдэд эрүүл мэндийн гэгэрэлэх тийм ээ. Юмыг нь таньж мэдүүлэх энэ цуврал юм бол өшөө наривчилж манай олон сайхан эрдэнэт мэргэжилтнүүд бас ярих хаал гэж хувьдаа болдог гэж бодож байна. За баярлалаа. Тэгээ бид нэр энэ аш муухын салбар цаашдаа яаж явбал зүйтэй байх вэ гэдгийг сайхан үнтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгэхээр таны бас нөгөө унтны усны эрүүл ахуйн талаар нэлээд олон жил маш их судалгаа шинжилгээний бас маш их ажил хийж бүтээсэн гэдгийг сонссон учраас би танаас унтны усны талаар ерөөхдөө хэдэн асуулт асууя гэж бодлоо. Тэгэхээр ер нь бол бид нар эрүүл ус уухын тулд яг ямар зарчмуудыг эсвэл ямар шат дамжлагаар одоо биднээс ус ирдэг юм бэ? Бид яг эрүүл ус ууж байгаа гэдгийг яг яаж баталгаатай уудаг вэ? Тэгээ энэ өмнө ус сэрн хүний эрүүл мэндтэй юу холбоотой юм тийм ээ. За мэдээж физиологи эрүүл мэнд талаас ус ямар ач холбогдолтой болох талаар бол ойлгомжтой зүйл тийм үү. Хүний бие махбодын 70% нь ус тийм ээ. Ус руугаар хүн хэд онох вэ? Гэх мэтлэнгийн асуудал. Энэ бол одоо усны хангамжтай холбогдолтой том асуудал биш энэ талаар. Нөгөө талаар эрүүл ахуй талаас ер нь одоо нэг цаашдаа бид одоо анхаарч бодож явах хэрэгтэй нэг зүйл бол юу гэхээр энэ услаас шалтгаалсан одоо өвчл эмгийн тухай асуудал байж байгаа байхгүй юу. Тэгэхээр устай холбогдолтой 3 юм байна. Байгалийн усны өөрийн найрлагаас хамаарч хүн амын эрүүл мэндэд төсөөрөг нөлөөлөх хүчин зүйл гэдэг ч бас байна. Тий. Өөрөөр хэлбэл ус газар хоёр бол хамгийн их хөдөлгөөнтэй объект гэж үздэг судалгааны. Метрийн цаана байж байгаа газрын бүтэц, хөрсний бүтэц, эсвэл одоо тэнд байгаа усны найрлах хөстө өөр байдаг. Улаанбаатар гэхэд хүч чанхар захын хажууд байж байгаа одоо булгийн ус гэт маш их өндөр хатуулагд. Нарынгийн ингэрт байж байгаа булгийн ус маш их өндөр хатуулагд. Гэтэл баг ханган одоо гүний хотгуудын ус бол магний агуулмж их өндөртэй байх жишээтэй. Энэ бол
хүнээс үл шалтгаалах. Байгалийн өөр. Манай одоо зарим бүс нутгийн усанд ундны усанд хэрэгжилж байгаа ундны усанд бол фотор байгууламж өндөртэй. Тийм газрын улсуудын хүн амын дунд бол бас шүдний зарим эмгэгүүд төлрөөс гэж ярьдаг юм эмгэгүүд байх хандлагатай шүдний Монгол өршөлтөг. Гэтэл зарим бүс нутагт бол ундны усанд фотор байгууламж их багтаа. Тийм газарт нь бол шүд сар хөвчөнд бас нөлөөлөх хүчин зүйлтэй гэж үзэж байх шийдэ. За говийн одоо энэ зарим хэр талын бүсийн зарим усанд л сүүлийн үед бол одоо энэ мишакийн агуулмжууд хүнсний агуулмжаас илрээд байгаа. Тэгээ энийг удаан хугацаагаар хэрэглэх юм бол энэ хүний эрүүл мэндэд бол бас муугар сөргөөр нөлөөлнө. Тэгэхээр энэ бүхэн бол юу гэхээр байгаль дахь унд хүн амын унд ахуйд хэрэглэж байгаа усны байгалийн өөрийнх нь найрлагаас хамаарч байна шүү дээ. Гэхдээ байгалийн найрлага өөрөө бас тийм муу зүйл гэж бас хэлж болохгүй. Аршаан байж байгаа шүү дээ. Тодорхой өвчин эмгийг ангаахад одоо хэрэгжилж болохоор тийм найрлагатай усыг бол бас аршаан гэж байна шүү дээ. Тийм ээ? Шаргалжуутын аршааны тэр жижигхэн даван дээр одоо тэр олон булгууд өөр градустай байгаа шүү дээ. Тийм биз? Зарим нь 50, зарим нь 40 ингэ. Жохон зайн дотор. Тэгэхээр ус бол ийм хөдөлгөөнтэй маш төвөгтөс одоо судлагдсан байгаа байхгүй. Нэгдүгээр тийм. Хоёрдугаарт бол усны хомсдлоос үүсэх өвчин гэж. За мэдээд ус гажигдахаар бол халдвар энэ тухайл асуудал яригддаг шүү дээ. Тийм биз? Одоо угаах цэвэрлэх юмсан нутагтаа эхлэн нэгдүгээр. Хоёрдугаар. Энэ бол усны хангамжтай холбогдолтой асуудал. Гуравдугаар асуудал ус бохирдохоос үүсэх өвчин. Тийм биз? Тэг янз бүрийн шалтгаан дамжлаганд байсан. Тэгэхээр бид нар анхудаа одоо 2014-5 оны үед манай ус сувгийн удирдах газар дэлхийн эрүүл мэндийн байгууллага одоо тэнд ажиллаж исэн одоо инженер техникийн ажилтнууд мэргэжилтнүүд тэгээд холбогдох мэргэжлийн хүмүүсүүд манай эрүүл ахуйчид тэгэхээр биологч тэмдэр олон хүн оролцсон. Анхудаа Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн энэ сүлжээгээр хангаж байгаа усны их үүсвэр дээр эрсдлийн үнэлгээ гэж хэлсэн. Эрсдлийн үнэлгээ. Risk assessment гэж ярьдаг тийм. Энэ үнэлгээг хийхээр ерөөсөө Улаанбаатар хотын энэ төвлөрсөн ус хангамжийн дээр бол нэг 70 гаруй эрсдэл бас байна шүү анхаарах хэрэгтэй. За энийг арилгахад одоо нэг төд орчин тэрүүн дөрвөний бас үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг энэ судалгааг бараг 2 жил шахуу хийгээд тэгээд тухайн үеийн иргэдийн хурал нийслэлийн засаг даргын одоо хурлаар хэлцээд хөтөлбөр төлөвөө батлагдсан. 18 онд сунгагдсан, 21 онд хугацаа дуусж байгаа бах. Одоо энэний эцэг үр дүнгийг үзэх хэрэгтэй. Энэ дээр бол нэг том асуудал бол өөрийн чинь сая асуудалтай холбогдлоо. Ус дамжуулж байгаа систем ер нь энэ усыг хадгалж байгаа нөхцөл дээр ус яаж бахардах нөхцлүүд байна уу гэдэг тэр эрсдэл гарч ирсэн байхгүй юу. Тийм учраас тэр хэрэгжүүлэх арга хэмжээний дотор орсон нэг том зүйл бол юу гэхээр сүүлд нь манай эрүүл ахуйч Баясгалан Бумаа энэ төрлийн эмчнэр ярьж ирсэн. Хоёр яамны үдэ сайдын тушаал гараад энэ ус хадгалдаг нөөцлөөр том одоо төвлөрсөн сүлжээнийх ч их том шүү дээ. 10,000-ых ч 5,000-ых 500-ых ч байж байгаа. Тий. Гэтэл айл өргөтөр бол одоо 30-40 одоо ус хадгалах полиэтилен сав, петан, тэгээд лаз, пош хүртэл хэрэглэдэг шүү дээ. Тий. Усаа хадгалдаг. Тэгэхээр энэ. За тэгээд ус дамжуулж байгаа сүлжээнүүд дотор чинь одоохон ус түгээх цэгүүд дотор байж байгаа. Ялангуяа төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй автомат нэг юунд холбогдоогүй зүгээр зөөрөөр ус хийж байгаа одоо ус түгээдэг байрны дотор чи бас ус хадгалдаг савууд байж байгаа шүү дээ. Хоногтой сулрахгүй янз бүр байж байгаа. Тэгэхээр энэ бүх савны чинь ёроол болов юу гэдэг ус чинь өөрөө тодорхой найрлагатай шингэн учраас тэн дотор байж байгаа янз бүрийн макро микро элементүүд өөр бусад одоо органик ус юмнууд чинь доошоо тундаг, ёроолдол лаг шавар үүсдэг. Тэгэхээр энийг ариутгах шалдваргүйж үүдэх асуудал нэг том эрсдэл юм байна гэж ингэж үзээ. Одоо та нарын тэр төсөл хэрэгжүүлээд ингээд ариутгах шалдваргүйтгэл нэг авч үзэж явж байгаа нэг том асуудал ч юм бол одоо энэ сургууль хүүхдийн ялангуяа төвлөрсөн сүлжээнд холбогддог хэсгийн ус хангамжтай энэ одоо сургууль хүүхдийн байгууллага биш ямар байгууллагууд гэдэг нийтийн үйлчлэг. Энэ байгууллагууд дээр чинь өөрийнх нь тэнд нэг ус хадгалах том чаан савнууд байж байгаа ш хадгалсан нөөцлөрүүд. Тэрийг ариутгах шалдвар үүсгэх асуудал. Тэгээд тэр мэрэгчнүүд бол нэгдүгээр тэрийг яаж цэвэрлэх вэ? Хоёрдугаар яаж халдваргүйжүүлэх вэ? Яаж угаах вэ? Гэсэн энэ гурван дэс дамжлагаар тэр одоо эхний ээлжинд тухайн сувгийн байгууллага дээр мөрдөх зааврыг нь тухайн байгууллагын даргын тушаалаар баталж мөрдүүлж ирсэн. Одоо бол тэр бол сайдын мэрэгжлийн яамдын сайдын тушаалаар батлагдаад улсын хэмжээнд ер нь энэ сава одоо яаж ариутгах шалдваргүйж хөрдөг ерөнхий одоо мэрэгжлийн
зааврыг бол гаргачихсан байж байгаа. Энэ бол айл дээр ч ус хадлах савн дээр ч мөрдөх ёстой, хэрэгжүүлэх ёстой, ойлгож судалж мэдэх ёстой, энийг бид сурчлах ёстой. Хүмүүсүүд ус хадгалдаг лаз саваа яаж угааж, яаж цэвэрлэж, яаж хариу. Энэ маш нарийн дистралтай асуудал ч гэж халдваргүйжүүлэх юм тийм ээ. Энэ асуудал, энэтэй холбогдолтой асуудал. Тэгэхээр одоо бол ус дамжуулах сүлжээн дээр бид нар энэ хэсгийн ус хангамжтай ялангуяа тэр ус хадгалдаг нөөцлөөс аваа удаан хугацаанд одоо ариутгал цэвэрлэх боломж нөхцөлөр муу байгаа ийм юмнууд байгаа бол энийг нь холбогдох мэргэжлийн байгууллагууд, тухайн байгууллагууд өөрснөө одоо дотоодынхаа хяналт, тэнэлгийн хяналтаар бас анхаарч үзэж тэрийг хэрхэн яаж ариутгаж халдваргүйжүүлэх үү гэдэг юмыг энэ ариутгах халдваргүйжүүлэх ерөнхий үйлчлэгээний энэ юм руу оруулж ирж энийг одоо янз бүрийн тус хааныхаа шугамаар, мэргэжлийн байгууллагуудын шугамаар үйлчлэгээ хийдэг, авдаг байгууллагуудын хоорондын шугамаар энийг бол маш нарийн бодож хэрэгжилж явах хэрэгтэй. Ийм л асуудал гэж бодож авдаг. Яг энэ ус дамжуулах ус хадлах савтай холбогдтойгоор бид авчих хэлж байна. Тий. За ер нь бол ус бохирдсноор шууд өвдөхгүй ч тий шууд зарим үед бол мэдээж нөгөө шууд гидсний алдарт өвчин гэж мэднэ. Гэхдээ нөгөө өвчин үүсгэгч нь хүнд мэддэхгүйгээр ингээд удаан явсан тохиолдолд ер нь ямар хор нөлөөлөл ер нь гарч ирд юм болоо. Яг усны найрлагаас хамаараад би түрүү хэлсэн шүү дээ. Одоо тэр шакийн агуулмж ихсээд байгаа болгоодоос удаан хугацаанд хүн ууж ингэх юм бол аажимдаа бол тэр шакийн одоо хүнслийн агуулмжаас шалтгаалсан өвчлөө. Тэгээ энэ говийн бүсийн чинь одоо худгуудад олон одоо манай нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн 90-ад оны сүүлээр баха одоо энэ тухайн үед ажиллаж байсан эрүүл ухаан асуудлын алгад аймагуудын тэр чинь нэг сүүлийн 20-30 жилд бас л өөрийнхөө болцооныхаа хэмжээгээр сум орон нутгийн төвүүдэд байсан өмнөний усан хэрэглэсэн одуудын шинжээнүүд байсан байхгүй юу. Энийг мэргэжлийн бүрэлдэхүүн гарч нарийн анализ хийж үзээд тэгээ энэ говийн бүсэд байж байгаа илүү их хатуулагтай. Ялангуяа одоо энэ цөс тэгэл энэ чулууч хөвчнүүд их тохиолдож байгаа хүн ам одоо нутгийн хүн амуудын дундх энэ ходгууд дээр бол зөөлрүүлэгч тэр одоо шүүлт фильтрүүдэд тавилах ийм бас төсөл мөслүүд хэрэгжүүлсэн. Энэ бас зарим талаараа бол үр дүнгээ өгсөн байх хэрэгтэй. Тэгээд усны найрлагаас хамаараад янз янзын төмрийн агуулмж ихтэй одоо бас байж байна тийм ээ. Зэвэрлэлтээс гадна угаасаа байгаль усандаа ус төмрийн агуулмж өндөртэй ус өнтөрч байдаг шиг байл. Тэгээд эн чинь бол одоо нөгөө байгаль чинь өөрөө одоо маш баялаг агуулмжтай газарт чинь бүх юм байгаа шүү дээ. Ийм бүх юм байгаль байж байгаа шүү дээ. Хөдөлгөөнд орчих дээр л төвөгтэй болчдөг байхгүй. Алт их ухсан газруудын бас их авч байгаа гол мөр чинь тэгэл улаан хоромгороо уусч байна. Тэрийг дагаж амьдарч байгаа хүмүүсүүд тэндээс л ууж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсүүдийн эрүүл мэндэд ер нь ямар одоо нөлөөлөл үзүүлж байгаа бол гэдгийг бол юу гэхээр нэг эрүүл ахуй эпидемиологийн тантал судалгаа гэдэг юм чинь одоо байнга хийгдэж шүү дээ. Нэг эрсдлийн үнэлгээ тэгээд юу нөлөөллийн үнэлгээ. Эрсдлийн үнэлгээ гэдэг чинь ямар эрсдлүүд байна, ямар аюулт хүчин зүйл, ямар одоо аюулт үзэгдлүүд байна уу? Тэр одоо аюулт хүчин зүйл нь хүнийхээ эрүүл мэнд яаж нөлөөлж гинэ үү, яаж нөлөөлөх юм? Яаж нөлөөлж байсан гэдэг өнгөрсөн ирээдүйн 3 цаг дээр энэ чинь байнга хийгдэж явж байгаа хэвээр асуудал байгаа байхгүй юу? Тийм учраас ус гэдэг бол өөрөө бол хүний эрүүл мэнд талаас урьдчилан сэргийлэх анагаах ухааны тандал судалгааны маш том объект гэсэн. Ус хангамжийн хэлбэр гэх юм уу системтэй холбогдлолтойгоор манад одоо нэг төвөгтэй юм бол юу байна вэ гэхээр хувийн ходгуудын асуудал их яригддаг юм билээ. Одоо энэ чинь зөвхөн Улаанбаатар хотод их чинь л одоо 10,000 гэж нэг яриад 8,000 гэж нэг яриад. Тэгээ энэ ихэнх нь хаана байна вэ гэхээр энэ гэр хороол дотор байж байгаа хайлууд хашаанда ногоогоо тарих зүлэг ногоогоо услах, модоо услах гэдэг юм. Тийм зориул төр тэр ус гаргах одоо худаг өрөмдөж гарах эрх авсан байгууллагууд байд юм байна л дээ. Байгууллага орчны байгууллагаас зөвшөөрлөн өгдөг. Тийм газарт захиалгаагээд төлөвийн чадвартай иргэдлүүд хашаанда худаг гаргуулчихж байгаа байхгүй юу? Тэгээд тэр гаргуулахдаа бол одоо юм авслах юм гэх юм тийм ахуй хэрэгцээнд хэрэгэл бараг уухгүй гэж хэлэл гаргуулчихж байгаа шүү юм л. Тэгээд гаргуулчихдаг нөгөө худаг нь хашаа маань ямар хэмжээ зайтай вэ? Нөгөө жорлонгийнхаа ойролцоо болчихж байгаа байхгүй юу? Одоо энэ зарим хүмүүс ярьж шүү дээ. Нэг худгийг тойроод 40 жорлон байна, 70 жорлон байна энэ гэдэг ярьж шүү дээ нөгөө нөхөн жорлонгууд чинь тий. Тэгэхээр тэр гаргуулж байгааг одоо буруу гэхэд бас хэцүү. Гаргаад өгч байгаа хүмүүсүүдийн буруу гэхэд бас хэцүү. Гэхдээ энэ гэр хороолд ийм их нөхөн жорлонтой байхад ингээд худаг гаргаж өгөөд байх уугүй юу гэдэг асуудлыг бас бодол засаа болцсон. Жорлонгийн ойролцоо өрөмдөж худаг гаргаж хүүгүй юу гэдгийг худаг ухаж байгаа тэр эслийн байгууллага
тэр ходог уух зөвшөөрлийг олгож байгаа одоо тийм ээ байгууллагууд тийм ээ тэгээ годгаа ухуулах гэж байгаа иргэн гуруулаад нэг эрүүл мэнд талаас нь энийг бодох хэрэгтэй юм л да тийм гэтэл тэрийг бол ууж байгаа байхгүй да зарим нь бол одоо эднийх бол ус зарддаг юм гэж одоо хүмүүсийн донд ярьж байдаг шүү дээ тийм ээ тэгэхээр эн чинь бол юу гэхээр тэр ходгаар дамжаад халдвар дамжих нэг нөхцөл. Нөгөө талаар бол аюулт үзэгдэл гэж би түрүү хэллээ тийм ээ үер ус. Үер усны үед чинь яаж ийм вөхтэй одоо байгалийн үеэр хаагур яаж болохыг бид хааж мэдэхгүй шүү дээ тийм ээ. Нэг мэдгэд нэг газар маш хүчтэй үер болно. Баахан жорлонгийн усыг хамаал тэгэл урсгаал хамгийн газрынхаа ирлээфээ дагаад налуур авах нөгөө хаа очих уу. Туулынхаа хүн дээр үл очиж шүү дээ. Тэ туулын хүн дээр юу байгаа? Манай ундны усаа төвлөрсөн усаагамжийн 7 их усэр байж шүү дээ. Тийм биз? Одоо 7 том их усэртэй болж байгаа. Америкийн нэгдсэн улсын 1000 сарын сангийн шугамар баруун их усэр гэдэг шүү дээ. Том шинэ их усэр 30-40 метр куб ус хоногт хүн амыг хангах хэмжээний одоо тийм хүчин чадалтай шинэ үйлдвэр шинэ усны их усэр ашиглалтанд орж шүү дээ. Тэгэхээр энэ худгууд байрлаж байгаа тэр газраа бид нар хамгаалах хэрэгтэй. Тэгээ ус өөрөөр хэлбэл байгалийн усны бохирдлоос юу найрлагаас хамаарч байгаа үе чимгээс яаж хамгаалах вэ? Ус бохирдохоос яаж сэргийлэх вэ? Усны хомсдлоос яаж сэргийлэх вэ? Гэхээр тусдаа бие даасан маш олон цаг ярих ийм асуудал. Тэгэхээр энэ дотор би нэг тодруулж хэлэх юм бол юу гэхээр энэ сая миний хэлдэг тэр үер устай холбогдлолтойгоор туул голынхаа хөндийг яаж бид одоо ариун цэвэр байлгах вэ? Яаж тэр жорлонгийн үерийн ус туулын хөндийн хөрс рүү очиж шингэчихгүй байх вэ гэдэг. Энэ л асуудлыг одоо бид эртнээс бодож явахгүй болохгүй. Туулынхаа хөндийг одоо нэмж барилгажуулж ерөөсөө болохгүй. Үнднийхээ их усрын тэр гол уурхаа болсон энэ туулгалын сав дагуу байж байгаа энэ гүний ходгуудаа бид нар бохирдуулчих юм бол тэгэл одоо ярих юм байхгүй болно шүү дээ. Ягаад гэвэл манай энэ туулгалын хөндийн энэ хөрсний чинь бүтц өөрөө бол сайрын одоо өөрөөр хэлэх юм бол чулуулаг тийм хөрстэй байхгүй юу? Шаварлаг хөрс биш. Тийм одоо их сэрэгчлэлтэй хөрс. Тийм учраас хуруурааны ус маш амархан доош шингэнэ. Хоёрдугаар авч байгаа худуудын гүн бол тийм их гүн биш шүү дээ. Нэг 40 50 м 30 м байгаа шүү дээ. Тэндээс бид нар одоо энэ хоногийн бидний энэ каранаар авж байгаа авч байгаа ус энэ маш ан тээврээр ус түгээх цэгүүд хүрэж байгаа ус төвлөрсөн шугам тоологдсон ус түгээх цэгүүдээр бид нар очиад одоо автомат юугаар ус авчиж шүү дээ. Энэ ус чинь бол тэр хөндөгөөс чинь ирж байгаа ус шүү дээ. Тэгэхээр бид нар тэр их усрээ хамгаалах талаар одоо юм бодохгүй бол туул олон хөндийг одоо янз бүрийн байдлаар барилгажуулах байдаг юм уу? Нэмж жоохон талбайгаа л одоо бохирдох нөхцлөөр бүрдүүлээд ажил болохгүй л гэж одоо эрүүл хангалттай хувьд бол бодж явдаг энэ талаар олонч одоо нэвтрүүлэг ажиллагаанууд бол хийж байсан. За сүүлийн асуултыг танаас асууж бодож байна. За та одоо яг энэ салбарт ажиллаж байхад ер нь таны одоо ажиллаж байгаа хугацаанд гарсан хамгийн хөвгөлтэй ч юм уу хамгийн сонирхолтой нэг түүхээс хуваалцаж. Сонирхолтой гэвэл тэр Английн компанид би очиж үзчихсэн л дээ. Тэгээ тэн дээр одоо байгууллагын дотоодын хяналт яаж тавигдсан бэ гэж. Өөрөөр хэлбэл өнөөдөр ингээд нэг 1000 ширхэг айрацол периметр одоо үйлдвэрлэл гарч ийн л дээ. Тэр нь бол мөлхтөг шавьжных, нисдэг шавьжных гэдэг хоёр өөр өнгөтэй 400 грамм билүү 600 грамм билүү тийм бүтлээртэй тийм одоо бодис үйлдвэрлээд гарч байгаа. Тэгэхээр тэн дээр чанарын хяналт байгууллагууд яаж тавьж гинэ вэ гэхээр нөгөө хөгжлийн бүх үе шатыг дамждаг шавьжийг үржүүлсэн байж байгаа. За тийм олон үе шат дамждаг шавьж хэрсэн залаа одоо бидний одоо ахуйд их сайн мэдтгэр шумуул багш байгаа. Ялаа багш байгаа. Өндөг агуултай хөвгөлтэй бий үүссэн. Тэгэхээр тэрийг тэр хөгжлийн үе шат болгон дээр нэг дооцол деталс буюу үхлийн тун байна уугүй юу. Өөрөөр хэлбэл тухайн дооцоор тухайн амьтныг одоо тухайн тунгаар хэрэглэхэд 50% нь өгчөөл энэ бол дооцол деталс яг одоо стандартны нормалны байна. Өөрөөр хэлбэл өхүүлэх тунгаа зөв тугнагдсан концентрац нь зөв байна гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг яаж ийм вөхтөр одоо лабораториос тусгай ийм одоо үлээгчээр ингээд үлээгээд тэр чанарын менежерийн өрөөрөө одоо өрөөнд компьютераар ингээд хараа сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр яаж ийм вөхтөр за нэг 100 ширхэг шумуул үлээгээд биегөөцсөн шумуул. Нөгөө өнөөдрийн үйлдвэрлэл гарсан бүтээгдэхүүнээс 1 2 яг одоо тэр
дээрээс нь доороос нь дундаас нь ч гэдэг юм. Тэр чинь дээж авах бас нэг арга технологи ба шүү дээ. Нийтлэг байх. Тэр технологиороо нөгөө ягаад угсраад тэгээд нөгөө тунгаар өгч эхэлж байгаа байхгүй. Тэгэхэд яг тухайн тунгаар тухайн амтны 50% өгчөөд яриад ах юм байхгүй. Энэ бол quality certificateийнхаа чанарыг хангаж нэгээл гарын үсэг зураал гаргаж байгаа шүү дээ. Энэ бол үнэхээр одоо шинжлэх ухаан үйлдвэрлэл гэдэг энэ байгаа байхгүй. Одоо манай сүүлийн үеийн энэ одоо хүнсний үйлдвэрүүд, бусад янз бүрийн үйлдвэрүүд чинь өөрснийхөө дотоодын хяналт, өөрснийхөө бүтээгдэхүүн өөрснөө хянах юм аа одоо улам сайн хийх юм юу гадна дотн ч гэсэн тийм л байж. Тэгэхээр тэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа, тийм бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс ч өөрөө толгой өвдөх юмгүй болж байгаа байхгүй. Нэг хөндлөнгийн хонгой, хөндлөнгийн лавартаар гойно гэх юм байхгүй. Тэр шаардлагатай газрууд нь өөрийнхөө тэр хяналт хандлтынхаа юугаар хүчлэл тэр хөндлөнгийн хяналт 50 өөрснөө баталгаатай шинжлэх ухааны үндэслэлтэй тийм хяналтыг тавьж. Энэ бол тухайн үед надад сонирхолтой. Бид нэг ийм л болох ёстой даа л гэж бодож байсан. Тэгээд одоо энэ манай усуугийн удирдах газар гэхэд миний ажиллаж байсан хугацаанд би усуугийн удирдах газартаа нэг 5 жил орчим ажилласан. Энэ төвлөрсөн ус хангамжийн усны чанарыг ойлгох аюулгүй байдал гэдэг дээр маш сайн дотоодын хяналтын лабораторитой болсон. Эднэр бол үнэхээр дотоодын хяналтыг маш сайн хийдэг. Тэнд одоо бидний нэг хамтарч хийсэн нэг том юу болтол юу гэхээр нэгэнт хүн ам унд байн карантин тасралтгүй ус очиж байгаа учраас хяналт тасралтгүй байх хэрэгтэй. Тэрийг яах ёстой вэ гэхээр өдөрт дотоодын хяналтаар аль сүлжээний аль зэгээс дээж авч өдөр болгон шинжилж байгаа. Өдөр болгон шинжилэхдээ ямар үзүүлэлтээр шинжилж явах вэ? Тухайн өдөр гэдэг юм их нарийн тогтсон. Тэгээд сард нэг удаа хаанаас дээж авах вэ? Бас ямар үзүүлэлт хийх вэ? Сард нэг удаа хийх үзүүлэлт өдөр болгон хийх үзүүлэлтээс арай өөр. Улирлд тэгээд жилийцэд. Хөндлөнгийн хяналт ямар хугацаанд байх вэ? Тэнд юу үзэж явах вэ? Энэ мэдээллүүдийн хоорондоо яаж солилцох вэ гэдгийг хяналтын болон дотоодын хяналт хоёр ингэж ийм механизмээр холбогдох. Тийм одоо үйл ажиллагаа бол миний ажиллаж явах үед бол маш их тодорхой ойлгомжтойгоор одоо хэрэгжүүлж тэр төвлөрсөн ус хангамжийн үндэсний усны чанар эрүүл аюулгүй байдал дээр хяналт ингэж тавигддаг байсан. Тэр бол намайг Англид явж тэр компани дээр очиж тэр юмыг үзснээс надад бас ийм схем, ийм зохион байгуулалтаар энэ хяналт явагдах ёстой байна гэдэг ерөнхий нэг ойлголт өгсөний бас одоо үр дүн байсан байж магадгүй. Гэхдээ энэ миний үед бий болцсон биш. Тэр байсан. Гэхдээ улам нарийн өшөө маш тодорхой болгосон байхгүй. Тий. За маш их баярлалаа. Алтан цагаа биднэрт гаргаад бидний урилгыг аваад ирээд манай подкастт оролцоод маш их баярлалаа. Тэгээ дараа удаас танаас асууж сурах, өшөө дуршлаг асуух, түүх асуух зүйл зөндөө гарна гэж юу нь би бодож байна манай подкастт. Баярлалаа. Би бол судлаач юм биш. Зөвхөн практикэд ирүүл авах юм шүү дээ. Тэгээ одоо энэ салбарт ингээд төрийн бус байгууллага, хувийн хвшил энэ байгууллагууд ингээд нийтдээ бол 40 гаруй жил ажилласан байна. 40 хэдэн жил ажиллаж байна. Одоо бараг 50 жил болох нь байна дээ. Тэгээ одоо бол яг ингээд одоо ярихаас цааш болцсон байна л дээ. Таны ярьж байгаа, таны зөвлөж байгаа бүх юм бол бидний хувьд бол үнэхээр үнэтэй зүйл. Ярьж хэлдэж л бид нар цаашаа зөв явна. Тэрнээс сонсохгүй үзэхгүй зүгээр яг одоо юу гэдэг гарсан стандартаа барай явна гэвэл айгу учир дутагдaltaй байгаа учраас яалтчгүй бид нар одоо яг мэрэгчлэн нарийн мэрэгчлэн хийжсэн бүтээжсэн хүмүүстэй уулзахаар энэ подкастыг зарсан байгаа. За баярлалаа. Тэгээ та нарын ажилд их амжилт төстэй маш сайхан ажил эхлүүлж байгаа юм байна. Тэгээд энэ хүн амаахаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх асуудал бол нийгмийн эрүүл, нийтийн эрүүл мэндийн бас нэг тулгымцсан асуудал. Тэгээд энэ эхлэлийг одоо та нөхөд санаачиж ингэж хийж байгаа энэ ажлыг зохион байгуулж байгаа студийн хамт олон, за энэ ажлыг санаачилж зохион байгуулж байгаа танаа хамт олон, тэгээд цаашдаа энэ ярилцлаганд орж ажиллах эрдэнэт мэрэгдийнхаа одоо үгэн цэцэн мэрэгэн ажил үйлсний хөтөмжтэй тэгээд эрүүлэн сайн сайхан байж ажлыг их амжилт гаргаарай гэж хүсэж ирье. За баярлалаа.